За Хангай мөсийн чуулган бас яг одоо Аранхай аймагт өрнөж байна. Тэгэхээр Аранхай аймагасаа бас оролцож байгаа юм байна. Өөрсдийнхөө брэнд бүтээгдэхүүнийг бас танилцуул. За манай сум бол эмилийн модоор ингээд улстай алдартай. Жаргалан сум. Тэгээ жаргалан сумаа ингээд төлөөлөн оролцож байна. Тэгээ ингээд жаргалан сумаас ийм 5 эмилийн модтай ирсэн байгаа. Тий. Танилцуулах үү эмийл. За энэ болохоор эмийл бол энэ өндөр эмийл байгаа. За энэ ясан яртай энэ эмийл байгаа. За үнэний хувьд бол ер нь 700-аас 2,500 хооронд байгаа. За энэ болохоор ингээд бугын ясан яртай ингээд битүү хайрцагласан. Тэгээ энэ болохоор 2,500. За энэ бүрийн хэрэглэлтэй ингээд хуучны бүрийн хэрэглэлтэй 6 завхай гэдэг завхайнууд байна. Тэгээ энэ эмийл байгаа. Үнэний хувьд бол 8 сая төгрөгийн үнэтэй ингээд орлуулахаар авчирсан байгаа. Танах хоршоол гэж байна шүү дээ. Тэгээд одоо хичнээн хүний бүрэлдэхүүнтэй байдгийн бас нэгдэж одоо яг энэ хоршоогоо бол за нэг 10-аад өрх айлаараа ингээ хоршоолоод нэг хоршоо болоод ингээд ажил үйл ажиллагаа явуулаад яадаг байгаа. Одоо байгууллагада жил гаруул болж байгаа. Тийм. Аранхай аймгийн брэнд гэд бүр онцолж штэ. Тэгэхээр бусад аймагуудаас гэдэг юм ер нь одоо яг энэ морины эмээлнүүдээс онцлох нь яг юу байдаг юм бэлээ. Тэр талаар нь. За тэгээ эмээлийн модныхоо хувьд болохоор ингээ нутгийнхаа ингээ хус модны үндсэн бүрэг ийм юугаар ингээ хийдэг. Тэр өөрөө онцлогтой. За тэгээ эмээл бол өндөр нам дугуй ингээл төрлөөр нь ингээд үйлдвэрлэдэг байгаа. Аранхай аймгийн эмээл гэд одоо моринд эмээлийн дуртай хүмүүс юм их санаа. Сонирхон. Тэр нь улстай алдартай шүү дээ. Тийм. Ер нь тэгэл хот мод гэлтгүү тэгэл хөрс зэрэгэлдэх аймаг сум тэгэл бүхэл газраас ярина. Одоо бүсчилсэн хөгжлийн хүрээнд бол 3 аймаг чуулж штэ. Хангай мөс гэх. Тэгэхээр бусад аймагудаа ч гэсэн бас түгээх брэндийнхаа бүтээгдэхүүнийг хэрэглүүлэх юм боломж нэгдэж байгаа юм шиг. Тийм. Энэ бас бүсчилсэн хөгжлийн юу гэдэг бас энэ жил анх удаага манай аймагт ингээд хангай мөсийн юу зохион байгуулагдаж байна. За энэгээр бас нутгийнхаа энэ брэнд юуг бас таниулах сурчлах бас ийм бас гоё том боломж гарсан. Энэ бас таатай байгаа. Өөрөөр хэлбэл одоо Аранхай аймгийн онцлог брэндүүд гэвэл юу ямар зүйлсийг нэрлэж болох вэ? За тэгээд ер нь эмээлийн мод нь л байна да энэ манай аймагт бол тийм. Манай сумын хувьд бол ингээл эмээлээр алдартай.